За тэгэхээр энэ 5 жилийн үндсэн төлөвлөгөө чинь үндсэн чиглэл бодлого тухай энэ тогтоолт чинь мэргэжлийн байнгын орон дээр унтсан юм байна. Мэргэжлийн байнгын орон дээр унах гэдэг чинь одоо энэ их хурд авахгүй гэсэн үг л дээ. Тэгээ энэ юунаас шалтгаалж байгаа вэ гэхээр яг учир сайд орсон байж таарлаа. Бусд нь бол байхгүй байсан байж таарна. Тэгээ яг мэргэжлийн асуулт асуухад тэр сайд дээр нөхд хариулаг бол гэсэн үг л дээ. Тэгээ өнөөдөр ингээд харж байгаа танаа занзч тэр дарга танаа энэ сайд дээр чинь бас таныг хүндэхгүй энд суухгүй шүү дээ. 6-7хан сайд сууж байна. Доржон сайд чинь бүр засгаас гарах юмсан гэсэн явж лээ. За тэр ч яах вэ? Тэгээд одоо энэ баахан 40 хэдэн хүний ажлын хэсгийн хүмүүсийн нэрийг хэллээ. Сайд нар чи ажиллаа мэддэг юм уу? Цөөхөн салбартаа шүү дээ та нар. Би бол бүгдийн цээжилчин. Тэгээ бодлого толгойдоо хийчин. Тэгээд ингээд хариулал явуулчихна. Гэтэл та нарын одоо ингээд байж байгаа царай иймэрхүүл байна. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол 1 жилийн хугацаанд хөгжлийн банкн дээр манай Нарантай захирал сүрхий ажилласан, зардуудыг багасгасан, баг хүүтэй боонд босгосон, тэрнийгээ сольсон, тэрний үр дүнд одоо зардал багасж байгаа. Саяхан халчих нь лээ. Тэрнийг нь одоо хөгжлийн банкыг бодлогоор дэмждэг. Зээл олох тэр эрхийг гаргаж өгдөг. Энэ юунаас шалтгаалж байгаа нөхдөр засгийн газрын хамтын шийдвэр гарсан тэр асуудлаар өнөөдөр одоо Алтайг даргаыг буруутгаад шүүхтэр явж байгаа учраас энэ засгийн газар нь ямар нэгэн шийдвэр гаргаж өгдөг. Зээл гаргадаг. Тэнд 100 гаруй хүн сууж байгаа. Бүгдээрээ цалин аваад тэгэл байж ах санаатай. Ерөөсөө хумсаа нуусан муурч тийм хүмүүс л байд юм байна гэж хэлээ. Тэгээ энэ хүрээндээ та бас тэр нэг гантиг вилладаар очиод тэр нэг Капитал банк эрүүл мэндийн даатгалын сангийн асуудлаар баахан байр маяр хурааж авна гэдээ явсан байх. Одоо тэр газар чинь тэгээд гацаанд орсон. Аль байрыг хурааж авах юм? Алийг хурааж авах юм? Ямар байрыг хурааж авах юм мэдэхгүй. Тэр аж ахуйн нэг чинь бас гацаанд орсон. Юмаа төлөж чадахгүй хэцүү байна гэж л шүү дээ. Над дээр ээж гомдлоо ирсэн. Энэ дээр ямар арга хэмжээ авах юм? Тэр хүмүүс чинь бас тодорхой ажлуудаа хийх хэрэгтэй. За бөхчлөөний бүрэлдэхүүн жигшүүн бас санаа зовж сайхан үгийг боож хэлсэнд хариу үг нь хэлье. За баруун тишээ харуул дарж хан цайд хажууд чинь сууж байна. За тэндээс тодуулж суугаараа. Зүүн тишээ харуул бүх сайд нар сууж байна. Нүдээ том нэгээ тараарай гэж хүсээд. Тэгээ бүрэлдэхүүн жигшүүн нэг юу ч яг уу. За ер нь манай энэ хэд улс төрчсөн томилгоонууд засгийн ажлыг явуулахад саад болдгоо. Тийм учраас энэ хөгжлийн банкны тухай хуулиар олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох ёстой олон тушаалууд дээр жишээлбэл улс төрийн шин чанартай томилгоонууд хийгдсэн зарим ажилд хацаас учруулдаг. За тийм учраас тэр гантиг вил хөгжлийн банкны хөрөнгө хураах ажлуудыг бол эрчимжүүлэх зорилгоор өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Энэ талаар цэнгэл дарга хариулна. Гантиг вил болон одоо эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сангийн хөрөнгүүдийг төлөвлөх ажил эрчимтэй хийгдэж байгаа. Тодорхой үр дүнгууд гарч байгаа. За энэ талаар цэнгэл дарга хариулна. За бүрөвдөр гишүүний асуултанд хариулъя. Ерөнхий сайдын 75 дугаар захирамжаар энэ асуудлыг хариуцах ажлын хэсгийг томилон ажиллаж байгаа. За ажлын хэсэг 5 удаа хуралдсан, газар дээр очиж ажилласан. Эхний ээлжинд бол ер нь бол хөгжлийн банк, Чингис банк, Капитал банк, үндэсний хөрөнгө оруулалтын банк гэсэн одоо банкудаар байгаа. Одоо төртэй холбоотой 1.4 их найдын асуудал байж байгаа. Өртөлбөр асуудал. Эхний ээлжинд бид нар одоо хөгжлийн банкны активыг одоо сайжруулах чиглэлээр үр төлбөрийг багдуулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ 11 сарда багтаагаад засгийн газраар бид нар одоо танилцуулж тогтоол гаргуулахаар ажиллаж байгаа. За энэ дээр бол бид хөдөлთა холбоотой 460 тэрбум төгрөгийн асуудал, за шинэ ярмаг хороолол, таны ярьж байгаа одоо гантиг вилла, за мөн одоо 3-4 аж ахуй нэгжтэй холбоотой асуудлыг засгийн газраар одоо шийдвэр гаргахаар ажиллаж байгаа. За эдийн засгийн өрөлжтэй асуудал дээр тайлбар бас байгаа юм. Тэрний үүнд бас нэг тайлбар хийхэд энэ бүрэлдэхүүн гишүүн битээр бол өмнөх 4 жил маш их сайн гар нийлж ажилласан үг нь. Тэгээ одоо ингээд хүн намын даргын өмнөөс мэдгдэл хийдэг болцсон байна. Тэгээ тэгмээргүй байна. Битээр огттын зүйл яриаггүй. Хүн нам бол өнөөдөр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үнэхээр манлайлж хийсний хувьд бол
ачаагаа үүрий. Монгол улс ингээ хоёр талдаа хуваагдаад ажил хийдэггүй хий хэрэгдэг байдлыг зогсооё гэд ингээд маш их ихтгэл уламжлалтайгаар ингээд засгийн газарт ажиллаж байгаа шүү. Өнөөдөр хүртэл улс төрийн ямар ч мэдээлэл хийгээгүй шүү бид нар. Аль нэгэнд нам муу сайн гэж огт хийгээгүй. Харин энэ намууд төлөвшөөд бүрэн бүтэн болоод улсынхаа ачааг үүрээд яваасаа гэдэг энэ тал дээр хатуу байдаг. Тийм болохоор бид нар ачаагаа үүрээд явнаа. Арц нам ирээ хүн намыг гаргамаар байгаа бол түүнийгээ хэлээрэй. Бид нар бол муулсан, сайлуулсан ч гэсэн үр дүн гаргахын төлөө зүтгэж явна гэдгээ бол хүн намын Хоёрдугаарт нь зэс сайлуулах цогцлбор гэдэг компаниг байгуулсан. Ардсан намаас бас энэ менежер энэ төр томлогдоод очиод ажилласан. Тэр Эрдэнэцийн зэсийн тендерийн мафиахан бүгдээрээ зогсоогоод ажлыг нэрөөсөө хийлэгдэг. Санхүүжилтийн өгдөг. Тэгээ одоо ингээд тэд нар бол яах чинь ихтер хамгийн муу технологиор Эрдэнэ үйлдвэрийн нь одоо тэр зэс хайлуулах үйлдвэрийг шахаж байгаа. Тэр нь одоо лоббитой байгаа. Сайн технологиг одоо оруулж ирхийг зөвшөөрдөг. Тийм учраас энэ дээр та нар яг нэг засгийн газраараа яг хариуцлагатай байж байгаа хамгийн сайн технологи зардал багтаа илүү сайн одоо технологитой тэр үйлдвэрүүдийг авчрах талаар одоо та нар бүгдээрээ хариуцлагатай байгаарай. Хэн нэгэн дарга нар шийдэх юм бол тэгээ дараа нь шийдчихэд хайчаад алгуулчих. Монгол охирол үлдэн. Тийм учраас энэ дээр та нар бүгдээрээ бодолтой засгийн газраараа хамтдаа бүр ажиллаж шийдвэр гаргаарай гэж. Бас тэр чинь $1 тэрбум үйлдвэр шүү дээ. Тийм учраас засгийн газраараа хамтдаа өөр нэг цаана гарч байгаа зөв үйлдвэрийг авчраарай гэж би та нарт зөвлөмөр байна. За зэс сайлуулах үйлдвэрийн төсөл бол их олон жил яригдсан юм байна лээ. Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд харин эрчимтэйхэн одоо тэзүүг хийгээд дуусж байгаа. Одоо аж үйлдвэр эрдэс байлгийн яамны эрдэс байлгийн зөвлөөр шинжлэх ухааны технологийн зөвлөөр батлагдсан. Ойрын үед олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарланаа. Энэ үйлдвэрт хөрөнгө оруулах, энэ үйлдвэрийн технологи менежментийг хамтарч хариуцах ийм олон улсын нээлттэй. Тэгэхээр энд бол ямар ч компани оролцох бололцоотой энд ямар нэг одоо хардлага сэрдлэг дээрээс нь одоо хямд үнэтэй муу технологи ороод ирчих гэж хардах шаардлагагүй. Ер нь Эрдэнэт үйлдвэр бол харьцангуй одоо ил тод болсон. Гэрээний хулгай, шахааны хулгай, агуулгын хулгай гэдэг бүх юмыг зэгцэлж байгаа. Энэ зэс сайлуулах үйлдвэр ч гэсэн бол ил тод нээлттэй олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар хамгийн сайн компани орж ирнэ гэдгээс аль биесээр хэлчихье.